Америкийн NBA-ийн тоглогч Демаркус Монголд тоглох болсон завшаанч 1xBet-ийн зэлд бооцоо Элдв Эрдэнэт хэмээх могоо жил элдв явдлаар дүүрэн эхэллээ. Өсөөсөө гэснэ нь унаж эхэллээ. Унаасаа гэснэ нь өсөж эхэллээ. Нүүрсний үн нүдэн дээр унлаа. Барилгын дээвэр дээрээс кран унлаа. Төрөвчин дотор төгрөгийн ханш унлаа. Цалин мөнгийн хумслагч инфляц өслөө. Юмны үн нугсах өслөө. Юу юугүй Монгол банкны бодлогын хүүг өсөглөө. Шок мэдээний могоо жилийн анхны дугаар эхэлж байна. Элдв янзын бет нэмэгдээд айл бүхэн нэг аригчинтай дээрээ нэг архаг 1xBet-чинтэй шахуу болоод байна. Төрийн бет гадаадын хөрөнгө оруулалтыг үргэж чадна. Харин өрхийн бетүүд гадагшаа доллар хөөж чадуулна. Монголын бетчингүүд 1xBet зэрэг цахим мөрий бооцоонд нийт дүнгээрээ 500 сая долларын хашаа байшин, хадгаламж зээл, орон сууц, машин тэрэг, эд хөрөнгөө алдсан байна. 10 20 гаруй аппликейшнээс зээл аваад тэгээд одоо найз нөхдөөсөө мөнгө зээлээд ээж аав маавсаа за сүулдэ баг таньдаг царайтай минь мэддэг баг хүч хүмүүсээс мөнгөний зээлсээр хагаад одоогоор бол яг өнөөдрийн байдлаар бол 300 400 гаруй сэтгүүл алдсан байна. Мөнгөөрөө бол 500 сая доллар боловч мөн чанараараа бол Монгол хүн Монгол айл амьдралаа хамт тавиад туусан хохирол. Өгөө шүүгч урагтаад шунлыг нь хөдөлгөж, шулмыг нь сэрээгээд, шутлаад хайдаг, шулаад дуусгадаг програмчлагдсан лойр, технологичсан зэлсэн. Хөдөөгийн сумын залуу хөдрөөр хиймэл оюун ухааныг хожоод хөрөнгө хураана гэж тоглож хожигцаар байгаад амиа ягуутгсан. Манай дүү бол хөдөө орон нутагт амьдардаг байсан. Тэгээд тухайн орон нутагтаа бол хуваараа бизнес эрхэлдэг, дэлгүүр ажилладаг. Уг нь бол нэлийн бас тогтсон хэрэгтэй байсан. Тэгээд яг энэ 1xBet гэдэг тоглоомонд орсноос хойш тэгэл бүх зүйлээ алдаж бол дуусгасан. Тэгээд энэ үйл явдал энэ урт хугацаанд ингээд үргэлжилж явсаар байгаа. Өөрийнхөө бүх зүйлийг алдаа, амьдралаа алдаа, ар гэр эхнэр хүүхдээсээ салаа. Одоо эхнэр хүүхд нь маш хүнд нөхцөл байж байна. Тэгээд ингээд харамсалтай одоо сүлбэн өөрийнхөө амийг орлоод босч байгаа. Зарим бооцоонд бооцоо тавьж одоо өнгөө зээлүүлсэн зарим хүмүүс бол айлгын дарамтлан за зарим өөрийн хүмүүстэй нь бол тэгэл очир зүгээ олцсон ингээл өөрийн дотрын практикул явж байна. Тэгээ өнхийрийн хүнд ч та одоо манай ээж рүү ч гэдэг юм уу ар гэрийн хүмүүс рүү өөрнийхөө дээл байнга ингээл өдөр одоо талихаж ирсэн дүүгийнхаа үлдээсэн ачаар ингээл үрэл явж байгаа байхгүй. 1xBet монголчуудаас 500 сая доллар шулж авахдаа Монголд оронд 1 сая доллар өгсөн байна. Нэг төгрөгийн зарлагаар 500 төгрөг олдог, 500 нугалдаг шудраг бизнес гэж байх уу? Инфлюенсер, ютубер, спортын багуудыг эх орон нэгтнүүдээ уруу татаарай гэж 976 мянган доллараар ивент итгээд эх орноос нь 500 сая доллар татаад авчихсан. 1xBet-ийг нэг сурталчилсан нэг бичлэг байсан. Тэгээ одоо тэр бичлэгэн дээр болохоор нөө цэнэгэлт хийх юм бол 100% бонус өгнө гэдэг. Тэгээд арай нөө их дүнгээ би одоо цэнэгэлчих юм бол арай өндөр бонус авах юм байна гэж бодоод тэгээд сургалтын төлбөр бүгдийг тавиад тоглолцъё гэж бодсон. Тэгээд заавал их дүнгээр цэнэгэлт хийхин тулд одоо агентээр дамжуулж одоо цэнэгэлт хийх юм билээ. Тэгээд бооцоо спортын шудраг өрсөлдөөнийг ч худалдаж авч чаддаг. Саксны холбоо Genus гэдэг бет статистик зардаг компанитай хамтраад аль баг нь альныгаа хідээр яаж хожихыг тааруулж тохируулдаг тоглолт наймаалцаж бооцооны мөнгө хождог бухар заваа зүйлсч сөгдөж эхэллээ. Америкийн NBA-ийн тоглогч Демаркус Монголд тоглох болсон завшаанч 1xBet-ийн зэлд бооцоо битсэн зохиол дэглэсэн жүжиг болгосон байж болцошгүй байна. Шудраг өрсөлдөөнийг худалдаж авсан xBet дөнгөж хөгжиж эхэлсэн багийн спортыг баг дээр нь багалзуурчихсан гэсэн үг. 500 сая доллар Монголоос гадагшуурсгаад 30000 долларын торгуулт төлсөн нь тоглоом биш, шоглоон байлгүй яах вэ? 10 тэрбум төгрөгийн бооцоо авч дундаас нь хувь зөгтөг агентыг 500 мянгаар торгодог хууль бол шийтгэл биш, шагналч гэмээр юм уу? Улсын хурлын хаврын чуулганаар цахим мөрөөдөө тоглоом, спорт, төлбөрт таавар, бүх төрлийн бетийг
бүрэн хориглох хуулийн төслийг нэгэн яралтай гормоор хэлсэн. Их найдын хохиролтойч зөрчлийн хуулиар бутархай мөнгөөр торгуулахыг зогсоож эрүүгийн хуулиар шийтгдэг болно. Оросоос гаралтай One XBet-ийг Оросдоо 3 жилийн өмнө бүрэн хориглосон. Аз намхан далайн 46 улсын 39 нь хил хязгааргүй хохиролтой захин мөрөөдтэй тоглоом бооцоог бүрэн хориглох буюу хатуу хязгаарласан байна.